За нэг ороод ирв. Сарун. За бацхан уу. За өдрийн минь дүргийа. За өчигдөр одоо Луя наац маань лайв хийж, стерил бичлэг хийж. Тэгээ тэрийг үзээд ингээд суусан чинь одоо энэ үйлдвэр мүлдэрээ дүү таалга барих ийм одоо нөхцөл байдал болчлоо. Тэгээ ингээд түрээс мөрөөсөө ч өгж чадхаа байлаа. За ингээд энэ бас одоо доороо бас нэг ажиллуулж исэн хүн амтныгаа цалин мөнлөг өчтөө тавьж чадхаа байлаа гэсэн нэг ийм утгатай лайв хийсэн байна. Тэгээ тэрийг үзээд одоо нааш дээр бас ирээ юу болов яагаад одоо ийм үйлдвэр нэм зогсонгойд ордлоо гэж бодоод ингээд бас одоо ирээ гэж бодоод ингээд явж байна. За бас хаах нь үлээ гэж. За тэгээ ажил дээр байгаа байлгүй дээ гэж бодож байна. Гүн ажилласаа нэг олдож молддгүй юм да тэгээд байгаа байлгүй дээ гэж бодоод ингээд монголчос нэг ороод өөрөө байна уу нэг уулзаад орох гэж бодоод ингээд явж байна. Аа тийм хаах нь үлээ. За тэгээ лайваас хаа ширэлж байгаа манай. Тэгээ Монгол залуучууд ингээд одоо төр засгаас гэдэг юм уу ямар нэгэн одоо шалтгаан тоочхгүйгээр ингээд одоо нэг жижиг дунд бизнес эрхлээд үйлдвэр ажилуулад ингээд явж байгаа. Тэгээд нэг иймэрхүү одоо зүйл дээр одоо яадгийн тий хаагдаж боогдож ингээд одоо маш олон аж ахуйн нэгжүүд жижиг дунд үйлдвэр эрхэлж байгаа хөдөлмөрлөж байгаа залуучуудын одоо энэ боломжийн одоо нэг ийм олгодгүй юм нөхцөл байдал байгаад байдаг юм л да. Тэгээ тэрний л одоо нэг юм удаа л гэж одоо харж байна. Тэгээ Луя гэдэг одоо мамдаг хөдөлмөрч одоо ийм залуу байдаг юм аа. Тэгээд ямарч байсан очоод ирэхэд тэгээ өөрөө байна уугүй. Тэр одоо тэр лайвын удсан усуд байгаа юм болов. Тэгээ нэг лайв хийгээд үйлдвэр харуулаад за ингээд одоо төрөөс мөнгө өгч чадхаа байлаа. За ингээд одоо ажилчдын цалин мөнгө одоо энэ 50-аас судал хүнд болчиход байна гэсэн нэг юм таталаа юусан аян штэ. Байна уу? За байна уу юу ч юм. Жож мож юм шиг байна. Байна. Хүн байна уу? За санаанд. Оо, маант маань энд одоо ингээд алтайгаа зогсож штэ. Юу вэ нэ? За, сайн уу? Чи уцаар ярьдаг юм уу? Гэхдээ би одоо шууд дугаар ч одоо мэддгүй тэгээ шууд байна уугүй юу гэж одоо чамаагч одоо ажиллаа. За энэ яг сүлжээ унах гээд байна. Сүлжээ жоох унах гээд шүү. За ингээд одоо 50 сайхан. За чамаар сон сайхан. Оо манчестер юу? Манай сан зүрх байна. За өчигдөр өгшин лайв чинь ингээд харсан юм аа өгшин. Ирээд тэгээд за манчестер. Тий, религээд ингээд явсан. Зэвэрч өгшөө. Ажлаа буудсан. Зэвэндээ баригдсан. За лайв тасраад байна. Яг хойно 40 орохоор тасраадах юм байна. За сонь сайхан. Ном 50 өгшөө. Энд чи одоо наадмын ирж лайв хийж ирж байгаа юм уу? Тий. Тэгээ өчигдөр одоо тэр ирэл бичлэгийг үзлээ. Бас нэг аль лайв хийсэн биш үү те? Тийм манчестер лайв хийсэн. Тий, тэр чинь харлаа өгшин. Тэгээд энэ одоо энэ үйлдвэр бас ингээд одоо асуудалтай байна. Тэгээд одоо төрөөс мөнгөө
бас дийлхэ байлаа. Үг таалгаа бараг барих хэмжээнд хүрж байна. Угаасаа үүдээ барьж байгаа даа. Бараг энэ үйлдвэрийнхээ одоо энэ тоног төхөөрөмжийг одоо зарддаг юм уу, үрдэг юм уу болохгүй одоо төмөрөнд тушаах хэмжээ. Ярьсан чи сонсоогүй. Мачи зүгээр харсан. төмөрөнд тушаах мөнгөөр хэрэгтэй наавгаа л гэсэн шүү дээ. За чи нэг сайхан юу яагаад зурхаж өгшөө. Яриад зурхаж. Яг юуг нь ярих удаа мачи нэг өөрөө барилгаар олон жил ажил хийсэн. Тэгээ одоо металл басаад их олон жил хийсэн. Тэгээд бас нэг барилгын салбараас давхар явуулчих. Хонцрааш давхар явуулчих гээд эргэлтийн мөнгө мачи яаж дүүчих. Барилгын нэг металл басаад нэг юулах мүүлэх багаж магаж тоног төхөөрөмж аваад 20 гаруй сая төгрөг цацаа хийсэн. Тэгээд чи өмнө говьд нэг очиж нэг сургуулийн 2 дугаар сургуулийн металл басаад энэ хийсэн. Тэр нөгөө санхүүжилтийн сангийн яамны сайд нь бас дагадын намынх ингээ хаагаа хийсэн мөнгө байхгүй. Одоо нөгөө хөдөө орон нутгийн нөгөө төсвийг хаацсан шүү дээ. Хаагаа хийсэн. Тэгээ мөнгө байхгүй. Тэгээ санхүүжилж орж ирдгүү. Тэгээ нөгөө манай ажилч одоо 90 сар гараа 2 сар шиг болчихлоо шүү дээ. Мань чи энэ 2 сар гарan 3 сарын төрөөс өгч чадаагүй явж байгаа. Төрөөс нь ихэгдээд. Тэгээ ажилчид маань амьдрал нь хэцүү шүү дээ. Зарим нэг хүмүүс нь алтан сарнаа бэлгэлээ явж байгаа. Манай ажилчид одоо спортны мөнгөө сууж та. Шудрагл. Би ямар санд хүмүүсээ л бодож байвал энэ үйлдвэр би ахаа босгож чадах юм ямар материал байж зарчиг төмрөө огонд өгөөд байстаа түрээсээ нь төлөе түрээсээ жүгэ ажилчдын цалиг ядч нэг хүүхдүүд нь бас нэг тоорттой он гаргаж анчин бол өөрөө яг гоё баасан байсан. Тэгэхээр эн чи одоо нөгөө хоёр дахь түүхийд боловсруулах үйлдвэр тийм ээ. Тий одоо энэ хонцруудыг хайлуулаад энэ хонцруудыг хайлуулаад ингээд явчих. Боловсруулах үйлдвэр. Хонцрууд эднүс чи одоо ингээд бүү мөнгө штеп шүү дээ. Одоо манай чи мөнгө одоо эднүс чи ингээд хайлуулаад Эдгээрөөсөө ингээд хаягдл байхгүй. Эдгээс чинь буцааж богоо. Эдгээр чинь ерөөс нь хаяглаас авч байгаа юу шүү дээ тийм. Хаяглаас гарч байгаа нөө хаягдл хонцруу тийм. Энд чинь одоо газар дор ороод ингээд галгар уудмууд газар дор шүү дээ. 3000 жилээс дээшээ илүү настай. Газар улан бохирдуулаад одоо шингэхгүй гэсэн үг тийм. Шингэхгүй тийм. Одоо моцод бол одоо ингээд өөрөө ялцраад уусаад тэжээл болоод явцдаг. Энэ үлбөр газрыг дундуур нь хэвлэгээр нь тастаж аваад хор болоо байждаг гэдэг. Энийг түүхийд одоо хоёр дахь түүхийд барилгын салбарт одоо барилгын цутгалт мутгалтанд янз янзын юм одоо барилгын юуны хоолой молог юм ашиглав. Тэгээ өчигдөр өгшин одоо тэр эрээл бичлэг лайв чинь халт лайв чинь харсан. Тэгээ одоо би бол нэг зүйлийг хэлэх гээд байгаа. Ингээд одоо төрцгөөс одоо элдв бусын одоо юм гоохгүйгээр тий мөрөөрөө мөнчгөрөөрөө тий гуугаагүй мөрөөрөө мөнчгөрөөрөө ингээд зүтгээд хөдөлмөрлөөд энэ одоо хаягдал хог энэ одоо байгаль орчинд шингэдэггүй энэ гялгарууд одоо энэ хугацаар энэ зүйлийг одоо түүхийд болгож гаргаад ингээд одоо явж байгаа энэ залуучуудыг төрцгөөс одоо дэмждэггүй магад лайв олмооргүй байхгүй юу? Одоо манай нэг хүү одоо ингээд цалин байхгүй одоо луу яханд уу яаж ингээд ертөнц босч мөнгө асуугаад одоо хизээ мөнгө ч орох. Одоо дүүн одоо энэ үйлдвэр болохгүй маргааш төмөрөнд тушаагаад цалин гэж өгөөд байгаас өчж. Юу гэх нөхөд. Одоо нуугадах шаардлагатай. Одоо энэ ч төмөрөнд тушаана гэж одоо юу гэсэн үг вэ? Энд чинь одоо тэгэл өчнөө одоо мөнгө төгрөгөөр авсан эд хөрөнгө байж байгаа шүү дээ. Тогийг тавиулахад утас мус одоо ингээд тэр мантаа дансаж ингээд хэлэхэд 34 саяар хэлсэн. 30 гаруй сая хэлсэн. Тэгээ одоо бол ер нь яг тоног төхөөрөмж 120 сая давцарсан. Одоо тэгэхээр хөдөө орон нутгийн нөгөө төсөв мөнгийг зогсооцсон. За тэр басаатны ажил хийгээд одоо мөнгө төгрөгөө авч чадаагүй. Тэрийг авцсан бол одоо түрээсээ өгч чинь ажилтныгаа цалин тавьчихна. Ажиллагаа цалин тавьчихна. Энэ жигдрээд ажиллаа явж явах хэрэгтэй байхгүй юу? Үйлдвэр хийвээ ажиллаж явах хэрэгтэй. Үйлдвэр хийвээ ажиллана. Ахаад би хотод одоо басаатны ажил болдол ахаа басаатны ажил аваад хүмүүсээ ажилуулад явж явах юм хэмжээний ямиг өнөөдөр маань чиг хондлтанд онцсож байна. За ийм л байна шүү дээ. Тэгэхээр одоо энэ төрцгийн энэ бодлого шийдвэр одоо энэ ерөөсөө иргэдтэй ээлдгүй ийм зүйлүүд ингээд байгаад байгаа учраас энэ залуучууд чинь ямар ч одоо хөдөлмөрлөх боломжгүй ингээд үг таалгаа бариад одоо захаасаа одоо энэ юу яаж шүү дээ. Одоо энэ тоног төхөөрөмжөө одоо бараг төмрийн хогонд тушаа одоо болохгүй л одоо зарыг тийм ийм одоо асуудлууд орж ийн. Тэгэхээр ийшээ ингээд орохоор сүлжээ унах гэдэг байгаа байхгүй наа чи. Сүлжээ унах гэдэг байгаа учраас ийшээ орж одоо ингээд уг нь харуулчмаар байна л да ингээд за яг хуу болохгүй бол оноо бичлэг ирээлэр нь одоо ингээд оруулаад тавья да. Тэгэхээр одоо юу хэлэх гээд байна вэ? Одоо энэ төрцгийн энэ бодлого шийдвэр ядаж одоо иргэдтэй нэг ивэлтэй байж чаддгүй магад гай болмооргүй байгаа байхгүй юу? Тэгээ маш олон жижиг дунд одоо үйлдвэр эрхэлжиг бизнес эрхэлдэг улсууд хаалга үүдээ барьсан шүү дээ. Одоо маш олон улсууд хаалга үүдээ бариад маш олон улсууд одоо дампуураад эргээд тэгээд Монголын залуучуудыг ажилгүй хөдөлмөрлөдгөө ариг тамхи хэрэгэлдэг ийм одоо залхуу хойрог гэж яриад идэг. Үгүй байхгүй да. Хөдөлмөрлөж байгаа бүтээ хий гэсэн залуучууд энд өөрснийгөө хөдөлмөрөөр ингээд хичээгээ зүтгээд ингээд явж байгаад одоо энэ орон нутгийн төсөв мөнгөний одоо зогсоосноос болж
тэнд одоо ажилласан басаатныхаа ажлын мөнгө төгрөгийг авч чадаагүй. Тэгээд дээр нь одоо энэ үйлдвэртээ ажиллаж байгаа энэ ажиллаж байгаа цалин тавиад энийгээ түрээс мөнгийг ингээ өгчих гэхээр тэгээд төсөн мөнгийг хаацсан. Ийм одоо зүйл одоо байж болох юм уу? Монголчуудаа. Тэгэхээр одоо бид нар бол яаж амьдрах юм бэ? Хэцүү байгаа шүү дээ. За өөр өгшөө. Өөр юу багтаа тэгэл одоо ингээд хүмүүсийн цалин тавь, хүмүүсийн хүүхдүүдийг одоо зарим нэг нь алтан сарнаа бэлэглээд нэг нэгэндээ. Тий, одоо эн чинь баярхаж шүү дээ. Гайхуулж шүү дээ. Одоо баярхаж чинь. Одоо манай ажилчдууд одоо он гаргаж шүү дээ. Одоо энэ хүмүүстээ тоортны мөнгөний ядаж тоортны мөнгөний гаргаж өгöd хүүхдүүдэд нэг тоорттой он гаргахдаг гэж бодоод найс ингээд явж ирэх шүү. Тэгээд төмрийн огн ч гэсэн тушаагаад одоо цалингийн гаргаж өгье гэж бодоод. Түрээсээ өгье. Тэгээд одоо тэгээ үргүүл салъя гэж бодоод байж энэ. Өөрөө хоосон байсан ч яг бай найз нь бол дахиад ийм үйлдвэр босгох боломжтой. Гайгүй те ард түмнээ дэмждэг тийм засагтай болчих юм бол ер нь бол монголчууд айгүй хөдөлмөрч шүү дээ. Одоо миний өгшин одоо ингэмээр одоо энийг чи одоо төмрийн огн тушаагаад одоо ингэнэ одоо эн чи яаж байх юм бэ? Эн чинь одоо мэдээж одоо мөнгө төгрөг гаргаад энэ тоног төхөөрөмжүүдийг авцраад ингээд одоо суйрлуулаад тог цаглагаан бүх юм энэ холбоод ингээд явсан ийм зүйл. Тэгэхээр энийгээ бол би одоо цааш үргэлжлүүлж одоо энэ тий ингэж одоо бас яваасаа гэж хүсэх гээд байгаа. Тэгэхгүй одоо мэдээж одоо тэр орон нутгийн тэр төсөв мөнгийг мэддэг чаддаг тэр дарга сайд нар одоо дарга нар нь байх юм бол тэр орон нутгийн төсөв мөнгийг одоо хөөе нээлттэй болгоод ингээд өгөөч. Би ганцаархнаа биш хөө. Маш олон улсууд байгаа тий. Маш олон хүмүүс байгаа. Орон нутагт ажилласан. Хужаанаар оруулж ирж ажил хийлгэснээс болж Монголын залуучууд ажилгүй болсон. Тэнгүүд орон нутгийн ажил олдонгууд нь гүйцэж хийцэн хийчингүүд очингууд төсвийг хагаа хийцэн. Тэгээд төсвөр рүү ямар ч мөнгө орж ирэхгүй болсон. Тэгээд тэр залуучууд ч одоо зарим нэг над руу ярьж лээ л да. Лоо өгшө чиний мөнгө орж ийн үү? Мөнгө орж ирэхгүй наа төсөв хаацсан хизээ төсөв нээх тэгээд он гаргаж төсөв нээвэлнэ нээхгүй л нээхгүй. Тийм л асуудалтай. Тэгээ миний өгшин ч бас өөдрөгөлтөө. Ер нь бол өөдрөг нэг хэр варгийн юм дээр шантраа нясаал байдгүй. Би бас мэднэ л дээ. Тэгээ одоо яг ингээл одоо ажилчингүй байлаа ч гэсэн одоо энд ингээл үйлдвэрийнхээ одоо энэ тоног төхөөрөмжийн зөв мэвийг одоо ингээл арилгаал одоо арчлаад ингээл байж штэ. Тэгээ одоо ийм одоо нөхцөл байдалд Монголын залуучууд амьдран, монголчууд амьдран гэдэг бол үнэхээр хэцүү нөхцөл байгаад байгаа маа. Тэгээ би энд очиж ороод энэ үйлдвэрийг харуулчих гэхээр одоо сүлжээ унчаад ах юм. Тэгээ одоо яг ямар шат дамжлагаар ингээ ажилтын мэдээж түүх хийдүүдийн бол сая харчлаа шүү дээ. Одоо энэ хоёрдол хуванцар ууд сав тий. Ингээд нөгөө ундааны сав ялгаар ууд бүхэл юм хайлж байгаа шүү дээ энэ чинь. Нөгөө нэг хаягдаал ингээд хогдор ингээд новшрол байж идэг юмнууд чи бүгд одоо энэ хоёр дахь түүхийд бол гарч штэ тийм ээ. Чи тэр нөгөө юунаас нэг аваад иртээ. Нэг түүхийд босон юм байна уу гэж. Тэрнээс нэг харуулаад. Тэгэхээр одоо энэ лайв үзэж байгаа хүмүүс сайхан шеэрлээд өгөөрэй манайхаа. Одоо маань чи тэр түүхийд тэр метал басаадыг хийхэд үйлдвэр одоо 2-3 сар зогсоолдог шүү. Тэгээ одоо мөнүүл тоослоо. Ийм болт. Ингээд одоо түүхийд нь одоо ингээ гарч ирэх нь шүү дээ. Ийм одоо түүхийд дээр энэгээр чи одоо тэгэл захлагааны хоолоо, барилгын одоо янз янзын юм суурлуулах, тутгалтын янз янзын юм суурлуулдаг байхгүй. За тэгэл ингээд одоо ийм одоо энэ чинь дандаа хаяг хогоор л одоо гарч ирж байгаа тий. За ийм байна. За тэгэхээр энэ лайвыг сайхан шеэрлээд өг. Одоо 130 хүн үзэж байна. За 130 хүн сайхан шеэрлээ, цаашин шеэрлээд энэ хөдөлмөрлөж байгаа, зүтгэж байгаа залуучуулаа төр засаг нь дэмждэггүй маа гэхэд уг нь бол гадны оронд бол хийлгсэн юмныхаа мөнгийг өгч үү. Тий, ядаж одоо хийлгсэн юмныхаа үн хөлсийг өгчих юм бол тий штэ. Мөнгө төгрөг авсан. Дууслаа надад мөнгөний өгсөн байсан би ийм өнөөдөр ийм онолтонд дундаа. Тий штэ, яг үнэ. Одоо би 20 хэдэн сая төгрөгөөр тоног төхөөрөмж авсан заяа. Метал басаадын тэргэлдэг юулх мүүлх гэдэг одоо 2-3 юулх авсан байгаа. Одоо тэрийгээ ч гэсэн одоо зарим нэг хүмүүсээ зараад одоо юугаа хий гэж байгаа шүү дээ. Хямдхан зар банкныхаа мөнгнүүдийг хий. Гэж байгаа байхгүй. Одоо энэ одоо ингээ манчин байлаа одоо өмнө говьд ингээ хийсэн. За одоо ингээд өмнө говьд ажиллаж исэн. За энэ бас энэ чи юу вэ? Сургууль юм уу? Сургуулийн номын сургуулийн одоо энэ басаатны ажлыг хийгээд одоо энэ дээрээс нэг орон нутгийн төсөв зогссон. Одоо энэ улаан байгаас тий. Энэ миний ингээд худалдаж авч байгаа шүү дээ. 4 сая 300 мянгаар. Ингээд зогсооцсон учраас одоо нөгөө мөнгө төгрөг одоо юугаа авч чадаагүй. Тийм учраас одоо ингээд одоо тэр цаана шар юулах байгаа. Ингээд 2 юулах хотл ингээд 8 сая 600 мянга шүү дээ. Яа. Ингээд ажил нь 100% дуусаад ингээд ажил нь 100% дуусаад бүрэн одоо сайхан басаад тий хийгээд жин там болгоод ингээд одоо
мөнгө төгрөг авдаг дээр ингээд төсөв мөнгө нь байхгүй. 2 сар гарan болж. 2 сар гарan болж Сар гарan болж. Аа. Тэгэхээр одоо Тэгээ дээрэс нь хийх гэж 45 хоног болсон. аа. Ингээ энэ ч нийтдээ 6 өдрийн бүрэлдэхүүнтэй ажил хийгдсэн. Аа. Тэгээ ингээд мөнгө нь орж ирэхгүй. Тэг хилээд байгаамаа. Энэ төр засагдаал хилээд байгаа. Энэ төр засаг төр барьж байгаа энэ нөхдүүдэд хилээд байгаа. Энэ залуучууд чинь буруу шийдвэр, буруу одоо нэг бол миний би бол хардж байгаа. Одоо энэ хүмүүстэй ардын намахан хужаанараа дэмжээд тий хужаар нартаа хөрөнгө оруулалт тэгээд Монголын төсвийнхаа мөнгийг одоо олон барилга баригдаад байгаа шүү дээ. Тэднүүстэй хөрөнгө оруулалт тэгээд орон нутгаар мөнгө болцсон болов л гэж бодож хардж байгаа. Ер нь бодит үнэн байдал ер нь тийм мэдээж хардах хэрэгтэй. Тэгээд хардлагын өрөөнд бол тэгж харж байна гэж одоо. Тий хужаа нартаа хөрөнгө оруулалт хийслээ биднүүсийг хайчлаа. Ард түмнээ хайчлаа. Ард түмэн ядуу буураа болгож. Улам ядуу. Одоо завхан махан одоо харангаа гэж баруун зүүн зүгт ингээд хийсэн одоо тендер ажил аваа хийсэн тендер ажил авч хийсэн хүмүүсийн дор ажиллаж байгаа мань мэтийн хүмүүс нь одоо ингээд ямар ч мөнгөгүй болцсон ингээд сууж байгаа байхгүй. Энийг бол одоо оноос өмнө шийдэж өгөөч. Энэ ард түмэн чинь ингээд ажил хийсэн хүмүүс ч одоо хэцүү байна. Энийг гаргаж өгөөч. Төсвөө тавиач гэж л маань чи хэлээд байгаа. Одоо энэ тавтад хамаг төсөв нь хаагдана. Тэгээд одоо хийсэн хүмүүс л хөдөлмөр хийсэн хүмүүс л одоо тэгээд оноор бол хоосон гарах нь тодорхой болчиход байгаа. Тий, одоо нөгөө төсөв мөнгө нь байхгүй чинь одоо зарим нэг хүмүүс нь баярхаа алтан сарнаа марнаа бэлээ. Амар том ресторан манайсын сарын цалингаар хоол нэг аяг 5 хоол худалдаж авчих. Ингээл амьдарч штэ. Яг хөдөлмөр хийж байгаа хүмүүс нь ард иргэд нь үнэхээр ядуу. Тий. Улаан гараараа тоосго өрөөд улаан гараараа тий шавар зураад гүйж байгаа хүмүүс нь штэ. Хоосон за одоо ороод ирч. Улаан гараараа хөдөлмөр хийсэн хүмүүс нь тансан амьдэрдэг. Тэ? Зүгээр сууж байгаа хүмүүс нь бичиг баримт барьж байгаа хүмүүс нь ажлаа чанартай хийдэг ийм төртөө ийм нийгэмтэй л болчих юм бол манай Монгол хамгийн тансаг амьдрах хүмүүс байхгүй юу? Тэгэхэд одоо штэ барилгын салбар дээр ажиллаж байгаа хүмүүс штэ. Ихэнх нь гэр хороол. Ихэнх нь подвал түрээсэж чинь зай. Ихэнх нь түрээсийн байранд байна. Яг тэр улаан нуруугаараа тоосго үрээд тэгээ улаан гараараа юм хийж байгаа хүмүүс нь чадвартай хүмүүс нь ингээд хоосон. За энд одоо хүн бичиж гин өгшөө. Сангийн яам одоо дансаа нэгээд өгөөч. Жидүү эрхэлж байгаа, жизүүгэн зээл авах байгаа. Тэ? Хүлээж байна. Аж ахуй нэгж оноос өмнө нэгээд өгөөч. Аж ахуй нэгжүүдэд оноос өмнө нэгээд өгөөч л гэж байна. Одоо ингээд бичиж шээ. Одоо өдөр ингээд юу дуусчих шээ. Ингээд дуусчих тийм ээ. Тий, одоо ингээд энэ минийг одоо болооч. Миний одоо гол хэлэх гээд байгаа зүйл энэ. Хөдөлмөрлөж байгаа. Энэ цаас болоод өрхөө. Тэгэж хөдөлмөрлөж байгаа, зүтгэж байгаа энэ залуучуулаа байна штэ. Бид нар төр засах нь дэмждэггүй маа гэд ядаж гай битгий болооч. Тийм ээ? Гэж л одоо хэлэх гээд байгаа. Уг нь бол улс орнуудад одоо энэ жижиг дунд үйлдвэр энэ одоо хөдөлмөр эрхэлж байгаа энэ залуучуулаа энэ одоо иргэдээ асар их дэмждэг юм билээ штэ. Маш ихээр дэмжиж явдаг, маш ихээр одоо дэм тус болж ингэж явдаг. Тэгэхээр Монголд бол тийм зүйл байхгүй. Одоо ингээл манай Лууян найзын жишээнээс харахад бол одоо ингээд үйлдвэрлээ хаалаа. Одоо ингээд бүр ингээд төсөв мөнгөө зарцуул тэнд одоо басаадны ажил хийсэн мөнгөө авч чадахгүй. Одоо энэ сая хэлээд ш. Зарим нэг нь алтан сарнаа авч байгаа, зарим нэг нь одоо шинэ оноор хүүхдүүдтэй те гэр орондоо одоо бялууны мөнгөө одоо ингээд байж ш. Одоо эндээс одоо те энэ үйлдвэрийг одоо юу гэдгийг мэдээж одоо хөрөнгө мөнгө зараад авцсан. Тэгээд одоо энийг одоо төмөрн тушаая. Одоо болохгүй төмөрн тушаая. Ядаж одоо энэ түрээсээ өгөөд энэ түрээсний үргүү ингээд салъя. Одоо энэ үйлдвэрийг хаах нь одоо хамаалга. Одоо ингээд яд үргүү салъя гэдэг. Ингээд одоо цөхрөнгөө барцсан одоо ёстой нөгөө тэ дээшээ тэнгэр бол доош газар хатуу болчихлоо. Ингээд зогсож штэ. Ингээ хөдөлмөрлөж байгаа залуучууд энэ зүтгэж байгаа энэ одоо энэ хоёр дахь төвхөн гэдэг чинь энд одоо нэг хаягдл хог ялгар уут ингээл новширсан энэ байгаль шингэдэггүй 2-3 жил шингэдэггүй энэ хогийг чинь дахин боловсруулад энэ одоо сангийн хоолой ч юм уу те энэ одоо барилгын одоо энэ юмнуудад одоо ингээ хэрэглээд ашиглаад түүхийд болгоод гаргаж штэ. Тэгээ ийм одоо нэг жижиг үйлдвэр дээр одоо ядаж одоо дэм тус болдгоо маа гэхэд тэр хийсэн ажлынх нь хүч хөдөлмөр хөлсийг өгөөд тэгээд ингээ авцсан бол одоо энэ үйлдвэр одоо зүгээр ажиллаа тий ажилчгаа цалин мөнгийг тавиад тий үйлдвэрийнхээ төрөөс мөрөөсийг одоо төлөөд ингээд одоо ажиллаж явах байсан юмыг одоо ингээд энэ бодлогогүй шийдвэрээс чинь энэ төсвийг зогсоосноосоо тий болж л одоо ийм одоо нөхцөл байдал үүсэж штеп. Үнэхээр харамсалтай. За тэгээд лайваас шеэрлээд өгч. Би бол өчтөр одоо Лууян найзын одоо тэр рил бичлэгийг үзээд лайвыг одоо халт үзээд ингээд одоо
юу болж байна тийм ээ. Ингээд зүтгээд байдаг, хөдөлмөрлөх гээд байдаг. Тэгээ ийм одоо асуудал байна. Тэгээд энийг одоо төмөрд тушаад юм уу яа тий. Тэгээ би хараад сэтгэл өмөрсөн байхгүй. Гэхдээ эн чинь одоо баахан одоо төсөн мөнгө одоо мөнгө төгрөг одоо байдгаа барьж одоо ингэж одоо зээл хууль авч ингэж одоо тоног төгрөмж оруулж ирээд тэгээ энэ нь одоо ингээд зогсон байдалд ингээд хүрчаад миний машин барьчих шээ. Манай хажуудсан сууч. Тэгээд ингээд юу яхаар тэ одоо энэ үйлдвэр нь одоо зогсох хэмжээний. Тэгээ энийг одоо боли одоо бүр хаагаад одоо төмрийн хогонд одоо юу гэдгийг мотор зоторхон зэсийг аваад одоо зараа игээд ингээд зогсож шээ. Ийм байж болох юм уу? Энэ чинь хүний хөдөлмөр энэ хүний эд хөрөнгө үстэй. За тэгээ лайв асахан шеэрлээд өгч манайхаа. Лайв асахан шеэрлээд өгч. Болж байгаа процессор нуугадах шаардлага байхгүй шүү дээ. Процесс яг бодит амьдрал бодит байдал واخгүй тааш. Яг л бодит байдал. Одоо чи энэ өгшөө одоо энэ сэтгэл санаагаар одоо юу гэдгийг унаад гэдэг юм уу? Ийм зүйл одоо байж болохгүй юм байна. Ахаад үлдээ босгочих чадлаа. Яг одоо мэдээж одоо чи чамаг хөдөлмөрч одоо ингээд зүтгэдэг юм шантардгүй гэдэг юм маань мэдэж байгаа. Тийм учраас чи өгшөө жаахан нэг өөдрөг байгаа. Яг ба одоо энэ төр засгийн бодлого барьж байгаа. Төр засаг одоо энэ өдөрч явж байгаа энэ нөхдүүд энэ ардын номыг бол татан болгомоор л байна. Ер нь ерөөхдөө бол ардын намыг татан буулгаж ард түмэндээ ээлтэй хөдөлмөр хийж байгаа хүмүүс нь сайхан амьдардаг. Бичиг данс барьж байгаа хүмүүс нь шоронд орохоос айдаг ийм л нийгэмтэй болмоор байна. Яг үнэ тий. Одоо ямар алдаа гаргачих вэ бичгээр. Бичиг баримтан дээр ямар алдаа гаргачих вэ? Би одоо шүүхтэр яаж дуудагдах вэ гэсэн тийм айдастай төрийн ордонд орсон хүмүүс айдастай амьдардаг. Хар ажил хийж байгаа хөдөлмөр хийж байгаа залуучууд нь бөөн баяр болдог. Тэгэх юм бол төрийн ордонд хүмүүс орохыг хүсэхгүй шүү дээ. Хин дуртай нь орохгүй шүү дээ. Хин дуртай нь орё гэж чичээж мөнгө цацаж гүйхгүй шүү дээ. Тэгэхээр чи яг тийм нийгэмтэй болохын тулд одоо бол би одоо сүүлийн үед өөрөө бодлоо. За лууя гэдэг бурхан намайг цаанаас нь хилээд байгаа юм болоо ягаад юм бурхан гэж байдаг бол. Ер нь бол найс нь тааж гаралтаа удам сайтай хөлтөлтэй. Тэгээд манай ээж мэж ч бол айгүй тэмцэгч хүмүүс байсан. Одоо энэ газар шороогоо авч үлдэхэд бол манай өвгдөд зих байлдаж цусаа урсгаж энэ газар шороог авч үлдсэн шүү дээ. Гэтэл одоо энэ одоогийн барьж байгаа төрийн буруу болохоос болж одоо эх орноо ингэж худалдаж идээд ард түмнүүд уугүй ядуу амьдруулж байгаад бол найс нь үнэндээ харамсаж явж байна. Тэгэхээр одоо би төтөдргөө одоо найс нь хийх ажилгүй болчихж байгаа юм чинь. Барилгын салбартаа орё хужаанаар оруулж ирээд баахан хужаанаар ороод ирсэн Улаанбаатар хотод бол ажил олох маш хэцүү болсон шүү дээ. Хэцүү болсон байлээ. Хөдөө орон нутгад ажиллаад төсөн мөнгө байхгүй. Тэг хөдөө орон нутгад ажиллаад төсөн мөнгө байхгүй. Баахан янз янзын тендер зарлаа хийсэн байждаг. Тийм болохоор одоо би ер нь ерөнхийдөө бол тэгэл энэ үйлдвэрээ хаачж байгаа. Тэгээ одоо талбай дээр л байхаас өөр хаггүй болсон шүү дээ. Ой галтуураа гээд найз нь галтуur хийлээ сая хэд өнөг. Такси өрдөг хүн байхгүй ч. Яаж вэ? Ядуу байгааг нь мэддэггүй байт юм чи. Нүдэн дээр байж байгаа юм чи. Нүдэн дээр ээлт мэдэж чинь өрдөө таксинд суудах хүн байхгүй. Таксины жолооч нар бүгд хийх байх. Нэг тийм байна. Хоёр дахь ирэхэд үйлдвэрүүд үүдээ барьж байгаа нь сайн мэдэж чинь. Найз нь болохоор Будингийн компанид маань ч бас нэг нэлээд олон жил 2002 оноос хойш явсныг чи өөрөө мэдж байгаа шүү. За мэдж байгаа тийм. Будингийн их содон дизайн гэдэг компани үүсгэн байгуулагч тийм үү шүү дээ найз нь. Чи ер нь юм хийгээл юмд оролцоод энэ компанид чинь маань чи яга уналтанд унцгийг коронавигоор маань чи хамаг тоног төхөөрөмж ажилчдаа цалин тавьж чаддаггүй коронавигоор унцсан шүү дээ. Тэгэл маань чинь барилгын салбар давхар явж байснаа барилгын салбараа коронавигийн үеэр барилгын салбартаа нэг барилгын салбараа хийж явж байгаа л тэгэл за энэ түүхийд ер нь тий энэ боломжтой юм байна гэдэг тэгэл нодны урсангаас ингээд худалдаж аваад ингээд энийг ажиллуулад ингээд явж ил бас нэг энэ өвөл маань нэг бас нэг асуудал болоод нэг бас нэг арайгч төрөөсөө төлөөд явж ирсэн. Тэгтээ маань хүн тэлийг дугаад бас ч өөрөө манийхаа өвлөө асуудлыг мэдж байгаа. Төрөөсөө төлж чадахгүй дээрээ тулаагүй шүү дээ маань энэ дээрээ тулаагүй шүү дээ. Хичнээн асуудалтай байсан ч гэсэн найз нь төрөөсөө төлөөл яваадсэн. Тэгээд хавраас нэг 6 сар гаргаад за одоо ингээд болчлоо. Одооноос юу ч тагаад үйлдвэрээ жигдрүүлэл ирэнгүүтээ за тэтгэдрүү хийж чадсан юм чинь барилгын салбарыг давхар явуулчих. Манай дүүнэр хэлж байгаа байхгүй. Луу яхаа ажил аваач. Та танилтай штэ, найз нөхдүүдтэй штэ, найз нөхдүүдээр дамжуулаад нэг ажил аваатгаач гэж тэгсэн бохгүй. Тэгэл найз нь ажил авч байгаа гэдэг өмнө гав ажил аваад ингээл өөрийгөө доош нь уналталж. Тэгэхээр бол ер нь бол ийм л байгаа. Одоо
хэлэхэд болоо шүү дээ тий. Нийтдээ энэ биш дандаа. Одоо ийм байхгүй шүү. Одоо залуучууд ажлын байр голгоодог, ажил олоодог. Бид нар ядуу байна, бид нар зүдэрж байна, бид нар хизүү байна гэж ерөөсөө нэхээгүй шүү дээ. Бид нар аль болох болгоё бүтээгээд одоо манай лууягаас өксүүлэл ингээд одоо 2-3 одоо юм одоо нээгээд одоо буудангийн юм одоо би ажиллаж байсныг одоо мэднэ. Тэгээд ингээд коронавиг үеэр одоо маш олон одоо энэ жижиг дунд үйлдвэрүүд одоо хаалгаа барьж маш олон улсууд одоо үүд хаалгаа барьж ингэж одоо ажилтгуудын игнэл шилжсэн шүү дээ. Тэгэхээр ийм зүйл байгаамаа. Тэгэхээр энийг бол тий энэ төрөлцөх нь ядаж одоо дэмждэг юм агаад лай гай битгий болоод гэж байгаа байхгүй юу? Ядаж одоо дэмжээд туслаад али одоо тий та нар одоо бас нэг дороочин нэгсэн чи хэдэн ажиллуулж илаа одоо энэ чинь. Энд ч одоо нийтдээ шүн өдрийн ээлжтэй өгшөө 4-5 хүн бас одоо салжуулаад өдөртөө 2 хүн байсан. Одоо манай нэг найз минь өдөртдөг байсан. Бас цуг хоёулаа хамтарч өдөртөөд ингээ явуулдаг байсан. Тэгээд шүний ээлжинд хоёул ээлжиж өдрөө шүнийхээ ээлжинд хүмүүс хариуцж явдаг байсан. Тэгээд манай нөгөөт нь одоо бензинэж мөнгөгүй гэрээс гарахаас. Тэгэхээр ингээд нийт одоо нийт 10 хүн салжуулж ирсэн биш. Тийм нийт 10 хүний салин мөнгө өгөөд 10 хүний одоо бас нэг амьдралыг 10 хүний амьдралыг талхны мөнгөтэй залгуулад талхны мөнгөтэй зарцуулж байгаа. Тэнгүүтээ 2-3 үйлдвэрийн түүхийдэг бас завсраар нь оруулж нээлүүлж өгч ирсэн байна. Одоо тэгэл тэднээс ч гэсэн түүхийд нь бас хомсдол яаж ийна хизээ ажиллаж эхлэх гэж байна гэж над руу ирсэн. Одоо намайг өчтөр зарна гэж лавьсан чи юу яриад байгаа юм бэ? Чи одоо надад 150 саяар авчаад одоо төмрөө өгнө өгнө гэж юу вэ? Би харин гайхсан одоо юу яриад байна. За одоо болио одоо болохгүй зарыг бүр болохгүй одоо ингэж одоо яад юм. Доороо ажиллаж байсан хүмүүсээ бодож байгаа найс нь. За мэдээж одоо тий Пиццанууд одоо ингээд алтан сарнаа нэгэндээ бэлгэлж байгаа. Ядаж тэднээс хүүхдүүд нь тоорттой он гаргатай л гэж бодож байгаа. Яг нэг үг хэлэхэд байна. Тэгээ одоо нөгөө ажилттай бодоод байна шүү дээ тий. Бас нэг бүгд өрхтэй байг. Одоо бас нэг надаа ий төрөнгүүл хэрэггүй. Надад хамт олон багт найз нь болчихно. Босох чинь ахаа босох чинь найз. Нэх онц биш. Миний хамт олонгоч аюу нэгэндээ үнэн сайхан хүмүүс байдаг байхгүй юу? Нэг хайрладаг. За энэ өнч хүн олно гэхэд Монголын гам болоод хэлье. Чи нэг жижиг дунд үйлдвэр ажилуулад үз. Стаман заа юу. Чамаг жинхэнэ хачин болгоно. Жинхэнэ чи зүгээр 2 сарын насгүй чи үе таалгаа бариад дампуураад алга болно. Стам хөдөлмөр хийж үзээгүй. Тэ? Одоо ямар нэгэн юм ажилуулж үзээгүй. Тэ? Одоо сэтгэл оюунаа зориулж одоо тэ хүн одоо нэг ядаж нэг ардаа нэг 3-4 хүн ажиллаж үзээгүй ийм одоо нохон бааснууд орж ирж ингэж одоо доромжилдог. Юу гэж доромжилж. Одоо ша банд нараа мараа гэдэг одоо энэ ингээ бичсэн байгаа байхгүй юу? Чи бол байж тээ чи одоо юу ч хийж чадахгүй. Чи зүгээр уцны санаас хүн доромжлоо сууж идэг ийм хүний бод болоод сурцсан нохон гүлэг байхгүй юу? Бистам би чамд шууд хэлье. Тэгээ ингээд тэ чи төрцгийнхаа бодлогыг харалтаа. Чи өнөөдөр чи бензин дээр очирлоод үхэж алдаад чи шараа асаасан хонон өнжин шараа асаасан тавьж байгаа шүү дээ. Тэ тэгээ энэ чин одоо доороо 10-аад хүн залинжуулаад тэ энэ одоо үйлдвэрийн хоног төхөөрөмжийг бараг 100 гаруй сая төгрөгөөр ингэж аваад ингээд энэ хаягд хог энэ байгаль орчиндөө ээлтэй энэ одоо маш сайхан санагдчихсан байгаль орчиндөө ээлтэй ийм одоо хэлсэн чи айгуу дэмжижтэй ирж үзэж тий тэгээд одоо ингээд чи тэгээд үйлдвэр болоо тэгээд би нөгөө юуг нь харсан байхгүй тэгээд би ямар ч өндөө өнөөдөр за манай дээр очиод ер нь юу болж байна яаж ийн үйж байна гэдэг ингээд одоо зөрөө дахиад ирж байгаа байхгүй тэгээд бас нэг лайв маяораа бас нэг харуулаа ер нь одоо энэ төрөлцгийн бодлого шийдвэр энэ зүйл чинь бол одоо бүгд мэдж байгаа дөө монголчууд манайсыг дэмждэггүй маа гэж зүгээр л нэг 50 өргөчл өстөө тий 50 мөрөөр нь тийм үү одоо ажил хийсэн бол хийсэн ажлын мөнгө дорн гаргаад өгчдөг тийм үү тий тэгээд биднес манчин бол нэг ч банкнаас нэг төгрөгнийч зээлж үзээгүй би бөөдөнгийн цэгтээ үйлдвэр их содон дизайн гэдэг содон бөөдөн анхтаа үүсгэн байгуулахдаа 11 онд үүсгэн байгуулсан байдаг. Одоо Best бөөдөн баяраа хөвтөр хоёулаа бөөдөнгийн компаниуд үүсгэн байгуулад ингэ явж байгаа. Одоо Best бөөдөнгийн баяраа чи бүгд баяраа хамгаах чи бүгд мэдэн ш автоморны шүлтэл намайг сайн дууя манай дуу явцсан гэдэг. Тэгээ явж исэн. Тэгээд коронавигоор би дампуурсан. Гэхдээ би яг хөлөөсөө олж чадаагүй жаа коронавигоор дампуурсан. Тэгээ баяраа хол дээш томроод. Тэгээд одоо бас би ингээд юмнуудыг ингээ айгүй ажихад одоо Best бөөдөн хүртэл уналтанд орсон харагдаж байгаа байхгүй. Түүхэд урдаас те материалаа урдаас оруулж ирээд 100 бүүстгээд гаргадаг компаниуд материалаа зараад эхэлнэ гэдэг чинь ер нь уналтанд орсны шинж байна. Ер нь манай нэг таньдаг бөөдөнгийн жижиг дунд үйлдвэрлэл эрхэлж байгаа залуучууд бол ер нь андаа хэцүү байна л гэж яриа л яваа. Best бөөдөн чи одоо том штэ. Том штэ. Тэр компани одоо материал зартлаа доош орно гэдэг бол бас уналтанд унсны шинж. Ер нь бол жаахан л хэцүү байж байгаа л гэсэн ойлголт авч байна. Тэрнээс бол тэр чинь материалаа 100 боловсруулаад тэрийг
зарахад арай илүү үнэтэй зарагдаж ш. Тэгэхэд буудангийн салбар дээр ингээд уналтанд дунгааж байгаа. Газар тариалан ер нь ихэнх нь уналтанд дунгаацсан ш. Хэцүү болсон. Одоо ойлоо чи ийш юу руу явж байгаа тийм ээ? Чи Үлзэд хороолоо ороод ирэх. супер. Тэгээд нэг ийм хүүл байна да. За юу болоо энэ? За иймэрхүү байна. Тэгээд иймэрхүү одоо зүйлүүдийг өнөөдөр нааш дээр ирээд бас одоо өөрийнх нь амнаас одоо тодруу одоо асууя. Тийм ээ? За юу болов гэдээ одоо бас ингээд хурж ирсэн юм аа. Тэгээд яалчгүй одоо нэг ийм төрцгийн одоо энэ бодлого шийдвэрийг бид нар мэдж байгаа шүү дээ. Тэгээд одоо бүгд хаалгаа барьж байгаа жижиг дунд үйлдвэрлэл одоо маш олноор хаалгаа бариад ингээд ер нь манай Монгол дүр нь ядуур ихсэн хайр хулгай дээрм их гарч ийн. Янз янзын алхууд гарч ийн. Энэ ядуурлын бухимдлын шинжээс гарч байгаа хгүй. Одоо бие үнэлж байгаа тий охтуудын фэйсбүүкийн чатууд нь амар их явагдаж байна. Одоо улаан цагаан бие шалтан тавьдаг болсон юм шүү дээ. Энэ арга гэрн тийм ээ саахан амьдралтай өөрөө саахан цалин мөнгө аваад ингээд амьдраа явж байгаа хүмүүс тэгээ орон бол бие шалтан тавьж тэр өөрийнхөө тэр саахан хатан биеийг доромжлох шаардлага байхгүй шүү дээ. Тэгэхээр тийм болохоор энэ ард иргэдэд амар ядуу амьдарч байгаа илт нүдэн дээр харагдаж байна. Би өөрөө ингээд уналтанд унчлаа. Бас өшөө уналтанд унцсан зөндөө компаниуд манай найзууд бас харагдаж байна. Хэцүү байна гэдэг. Яг тэднээс хэцүү байгааг нь хэлж чадахгүй. Юунаас нь шүү дээ. Би л авчихгүй одоо. Угаасаа шууд ярина. Надаа ичээдэх шаардлагач байхгүй. Бодит байдал ийм л биш. Ийм л байгаа. Ардын намын гаргаж байгаа шийдвэр ийм л байна. Төр засгийн гаргаж байгаа шийдвэр ийм л байна. Баахан хужаанаар оруулж ирээд барилгын салбар дээр зайлууд хэдэн монголчуудаа хэдэн төгрөг олдог салбар дээр нь аваачаад алаа ажиллаа. Нэгт хоёрдож ирэхэд болохоороо одоо самар гэдгийг бас хорой ажиллаа тийм ээ. Самар ч бас хөөх хэдэн төгрөг олоод байдаг. Тэгээ бас л хүүхдүүдийн сургуулийн мөнгө төгрөг янз янзын хүүхдүүдийн төлбөр мөлбөрийг хийгээд машин дээр аваад ингээд болоод ер нь байгалийн бүх ард түмний гар хурж болох юм болгоныг ардын намайг хаач чадлаа. Ард түмнөө ядуу амьдралж өндөө чадчихээн. Одоо энд би баярлаа. Одоо тэгээд би баярлсандаа одоо тэгээд талбай дээр баяраа илэрхийлээд одоо ингээд байнгын өдрөө болгоо одоо талбай дээр эргэлтэн гэдгийг бол би шууд ард түмэндээ амлчих. Ард түмнийхөө төлөө би тусаа дуустал зүтгэнэ. Надад өөр зам байхгүй. Өөр арга чалаагүй басаа. Тэгээд ерөөсөө одоо яг ингээд нэг юм игнэд шилжиж байна л та. Одоо ингээд одоо үе таалгаа барьсан. Одоо бол ер нь л ойрхон болж байгаа. Үе таалгаа барьсан одоо ингээд энэ компани одоо жижиг дунд үйлдвэрлэлийн энэ улсууд чинь ингээд ерөөсөө л энэ ажилгүйдлээ игнэд шилжээл. Тэгээд одоо бид нар чи юуг доромжлооддаг лээ. Нэг бүрүү суунаал бензин хийгээл ингээд зугаацаал явж байгаа. Ухааны юм яриад идэг байхгүй. Буцаараа гэж өчтөр одоо манай нэг нөхөр манайха машиныг хараагүй юу? Үгүй шүү дээ. Манай нэг ажилч мөнгөний чухал хэрэг болчлаа гэх тэр нэг хүнийх нь би энэ моц юм шиг байна. Тэгээд найз нь машина 50 дгаар авч ламаар тэгт. Явган болоо одоо өнгөрсөн. Энэ үйлдвэрийг төмрөө өгөнд өгчих юм бол найз тэгээд машина ламаартаас авчихна. Тэгээ ийм одоо сэтгэлтэй гэх юм уу? Ийм одоо өрөвч. За ингээд мэдээж одоо ингээд одоо доороо ажиллаж исэн. Одоо ингээд ажиллаж исэн хүн амт нь одоо ингээд ийм одоо бас өвчин зовлон ийм байна гэх юм одоо ингээд цаа ингэж үзүүлээд одоо машина хүртэл тавьсан ийм одоо зүйлүүд ингээд явж штэ. Тэгэхээр манай дарга нарын сэтгэл ямар байдгүй гэхээр ерөөсөө л за эднийг бол одоо ингээд тий ядуу амьдралчлал байвал бид нарт ашигтай гэсэн юм бодлоготой байдгийн байна гэж одоо миний хард хүрээнд бол тэгж харагдаж байгаа. Тэгэхээр одоо энэ лайвыг үзэж байгаа. За ингээд дэмжиж байгаа энэ залуучууд бол маш олон байна. Бид нар одоо та нар мэдээж одоо энэ жижиг дунд үйлдвэр ажиллуулж байгаа таагдсан тий хаалгаа барьсан ийм улсууд энэ дээр байж байгаа байна. Тэгэхээр ийм л нөхцөл байдалтай ингээд явж байна да. Монголчууд ингээд амьдарч байна да. Одоо ингээд бензин тосон шатгуундаа очирлан, түлээн үрсэндээ очирлан тий ингээд одоо бүхэл юмдаа очирч штэ. Тэгээ монголчууд одоо ингээд нэг юм аюу сонин. Ингээд нэг юм дэлгүүрийн нээлт тий үнэгүй юм тараа гэхээр хүү ёстой амар бид талбайдаар очиж арцхан ч за ингээд бид нар одоо үнэхээр хэцүү амьдрал байна. Үнэхээр амьдралаа бид нар энэ нийгмээ сайхан болгоё. Нийт одоо иргэдээр ингээд нэг хилцээ ярилцъя гэдэг ихэр байхгүй.
За лайв ангисыг өндөрлөө доо тэгээд юм уу найс дээр ямар ч байсан ирлээ тэгээд миний өгшин чи тэгээд бас хөдөлгөөтэй дөө тэгээд одоо юм зах бас тэгээд унж босоод явж байгаа юм шүү дээ. Би одоо өгшин хэлэхэд бол одоо энэ үйлдвэрийн тоног төхөөрөмжөө чи өгшөө энэ бас нэг тий эргээд бас нэг сэргээгээд ингээд явах одоо бас хөөнд болцоо бас олдох өгшөө тий дахиад ч юу найз нь үйлдвэр босох чадвар байгаа шүү дээ. Тулгаа ажиллаж бас юм чи ямар тий тэгтлэх зүдэр зовоогүй л шүү дээ. Зовлон гэдгийг үл үзэгдээ дандаа жаргалтай явдаг. А энэ бол зөвөр нэг муу тохиолдож байгаа юм уу жижигхэн тээг л баггүй. Гайтай бүлгнүүдээс болж л тээг болчихж байгаа. Тэгээ ер нь бол одоо бодит байдлыг хэлж шээ. Бодит байдлыг л хэлж. Бодит нөхцөл байдал юм байна. Энийг ичээд би нуугаад ард түмэн ингээд уналтанд унаадаа шүү гэд би нуугаад шаардлага яг бодитоор би болчихж байгаа юм чи яах. Яг надад ингээд тулгарчаа. Тэнгүүд нь би үзтээ лайв хийс би ичээд нуугаад би худлаа нэг нууж нэг үйлдвэрээ ингээд төмрөө өгөнд өгсөн ч гэсэн хүнээс ичээд их надад шаардлага. Надад тулгарч байгаа асуудал энэ болчлоо. Иймэрхүү байдлаас болж би уналтанд унцлаа гэдгээл маань шууд хилцээ. Аа чи ер нь нэг айхтар лайв энэ төр хийдгүү шүү дээ. Өчтөр бухимдал хөдлөөд яаж ч одоо уналтын байдал орсон учраас лайв хийгээл тэрийг одоо яг ингээд лайв хийхдээ ийм бодлоо хийсэн гэсэн. Зүгээр л хэрэгтэй ийм тэгээ түүхэд сонирч байгаа хүн нь мөнгөтэй үл ирээд төгрөгийн үнэнд аваад тэгээд өөрөө хөдөлмөр хийгээд бас ашгаа олоосоо нэгэнд нь ч гэсэн тусуулчих бас тий бас нэг жоох хэдэн дүрдээ эргэлтийн мөнгөтэй хүмүүс байгаа шүү дээ. Тиймэрхүү хүмүүс бас нэг түүхэд сонирч байгаа хүмүүс байх юм бол бас аваад нэг ашиглаад тий хямдхан төмрийн үнээр аваад ашиглаад тэгээд өөрөө ч гэсэн эргэлтийн бизнестэй болчоосоо гэж бодсондоо ажиллаа байсан. Тэрнээс бол манчаа аваачаад төмрөө өгөн тушаага хүмүүсийн цалингүй түрээсээ өгөөд мотор цоторуудын цэсийн мулт татаад тушаах зүгээр л нэг мотороос багадаа л нэг 30 гарах хэмжээний том моторууд байгаа шүү дээ. 3-4 тийм том мотор байгаа. Тэгэхэд л манчин нэг 30 сая төгрөг төмрөө өгөн өчгөө баггүй юу. Тэгэл гол зэс утснууд овцнуудад суулаа шатаагаад өгөхөд тиймгүй юм байна. Төмрийн манчин судалж үзсэн хилэн 300 төгрөгөөр авч байгаа юм байна. Тэгэд ингэтэл нь одоо гутрааж штэ. Ингэтэл нь одоо энэ одоо юу гэдгийг 100 гаруй сая төгрөгөөр авсан тоног төхөөрөмжөө одоо төмрийн одоо хогонд за моторуудын задлаа жишэндүү хэмжээний одоо энэ жил одоо энэ бас одоо тий хөдөлмөрлж байгаа залуучуулаа бас энэ төр засгийн бодлого дарамтлж чадж штэ. Арайчтэй нэрээ. Үнэхээр аа. Хожаанартаа болохоор хөрөнгө оруулалт хийгээ яваад байгаа. Тий. Хөрөнгө оруулалт хийгээд хожаанаар нь ажлын байр бол байгаад байгаа тий. Бага. Тий. Тэгээ Монгол залуучууд хийхээр байхгүй. Хийхээрс нөө хоолныхоо мөнгөөр өдрийн хоолны мөнгөөр зарагдаад байгаа. Ер нь тийм юу аваачаад тогтоогоо хийцэн байлээ. Жишг тогтоогоо хийцэн гээд би бас барилга руу ороогүй бас нэг түүхийдтэйгээ ноцолцоор жоо 2 жил шахуу ингээ очиж тэгээ цалингийн мөрдөг тий. Цалингийн мөрдөг 10 хоног 20 хоног сар ажиллаж байгаа. Сангийн яамны сайд цалингаа мөрөөчлөө шүү дээ. Харин тий. Одоо ингээ тийм биз дээ. Сангийн яамны сайд бас одоо хаана очилээ? Аль аймагт хийлээ? Өмнөг аймгийн 2 дугаар сургуулийн одоо гадна талын басаадыг хийгээд Номын сангийнхан басаадыг хийсэн. Номын сангийнхан басаадыг одоо янзын гоё ингээ басаад хийгээд тэгээд мөнгө төгрөг авахгүй нь орон нутгийн төсмийг хаацсан. Одоо энэ дэр хийсэн зураг нь байгаа шүү дээ. Одоо ингээ хаацсан. Тэгээд ингээ мөнгө төгрөгөө авч чадаагүй энэ хийсэн ажлынхаа мөнгө төгрөгийг авч бодож байгаа. Авч чадаагүй учраас сангийн яамны сайд нь өөр юмд хөрөнгө орон нутгийн төсвийг өөр юмд хөрөнгө оруулалт хийгээд тэр нь мөнгө орж ирэх нь оноос хойш орж ирэх юм байна гэж ойлгоод байгаа шүү дээ. Яа, тэгэхээр одоо хэцүү. За энэ зургийг харуулнаа. За ийм одоо босоодны ажлыг ингэж одоо хийсэн. Өмнө гов 3 дугаар сургууль тийм ээ. 2 дугаар сургууль. Номын сангийнх нь одоо гадна талын басаадыг ийм одоо өгөхгүй байсан ч гэсэн найс нь 100% дуусгачаал ирсэн шүү. Төсөв мөнгө өгөөгүй байсан ч энийг урьдчилгааны гэд нүр өгсөн. Тэгээд тэр нь өөрийнхөө мөнгнөөс оролцуулаад 100% дуусгачаал ирж байгаа. За ингээл болж байгаа байхгүй тийм. Тэгэл одоо эренгүүтэл ардаас мөнгө өгч юм багтаа гэсэн сангийн яам ирсэн чинь сангийн яам нь одоо төсвийг хаагаа ийцэн. Тэгээд ингээд мөнгөгүй болоо ингээд нам гацсан. За ийм одоо байдалтай бид нар ингээд амьдарч юм да. Тэгээд ард түмэн юу гэсэн наач маань өчигдөр одоо ингээд яхаар би манай чинь ганц дургуун үрсэн юу гэхээр алтан сарнаа марна бэлгэлэн нэгэндээ ямар юм гингүүт манай чинь ингээд дотроос ингээд юм огшоод ингээд те зарим нэг ард түмэн тоортой ч мөнгөгүй гэртээ хоолны ч махны ч мөнгөгүй ингээд сууж ах зарим нэг нь алтан сарнаа бэлгэлэн ямар доромжилдог гүлгнүүдөө гээд манай чинь дургуун үрээ тэгэл ер нь писта энийг би
Яг тэрс хүмүүс алтан сарнаа бэлгэлж яхад миний ажилчдын хүүхдүүд яг тэрс тоортгүй он гараад тэгэл байна чиний төмрөө өгөн дэгүүл биста ажилчдын хүүхдүүдийг тоортын мөнгөтэй залгуулна гэж чичирсэн байна чи. Угаасаа энийг би төмрөө өгөн шууд тушаа нөгшөө одоо. Юу алтан сарнаа битгээл 10 литр бензин олох гэж одоо 3-4 өдөр очирч байгаа юм шүү. Аа 3-4 өдөр очирч байгаа юм шүү. 3 өдөр очирч шүү дээ. Тэгэхээр үнэхээр доромжилж чадж байгаа шүү нэрээ. Манайс үнэндээ л доромжилж чадчихээн. Тэгээ би одоо өчигдөр нэг хэлсэн. Тэгээ одоо бид нар бол өөрсөндөө л гомдох юм байна. Ер нь бол манайс өөрсдөө талбайтар гарч зэгсэж чадахгүй, тэмцэж чадахгүй, арчаагүйгээс болж ийм байдалд орсон байхгүй юу? Өөрсөндөө л гомд. Өөрсөндөө л гомд. Ердөөсөө өөрсдөө биднээсээ арчаагүйгээс болж биднээсээ ингэж доромжилж чадчих байгаа. Одоо би хэлье. Одоо тэр дамтны нэмд гомдоод хэрэггүй. Тий, гомдоод энэ төр барьж байгаа энэ одоо ардын намд гомдоод хэрэггүй. Бид нар өөрсөндөө л гомдох шүү дээ. Бид нар одоо ард хүмүүс өөрсөндөө л гомдох. Түүнээс одоо дамтны нэмд гомдоод дамтны маа чи бензинээ тэгээ чигээд. Эрг байхгүй. Бидний өөрснийх нь буруу. Манайсыг доромжилж чадчих бидний өөрсний буруу зөө. Одоо дамтны нэм чи юу гэлээ? Үс ямарх вэ? Нэр манай ч үс ямарх вэ? Чиний үс ч бас дамтны махаас бас арай илүү биш шүү. Арай илүү. За иймэрхүү байна. Ингэж доромжилж штэ. Бензингүй колонк байвал гэрчилчээрэ гэсэн би зайлаад өгөө гэсэн зайлахгүй л штэ. Зөндөл гэрчлэлээ дамтны нэмэгээ зайлуулж хийж чадахгүй. Таанс биднээс өөрсдөө чагсаж чадахгүй, тэмцэж чадахгүй учраас биднээс ийм арчаагүй байдалд орсон. Тэрнээс тэмцэж чадаад ингээд чаддаг орон байсан бол биднээс тэмцэж чадсан бол байж тээ. Ажил хийж байгаа хүмүүс нь дэндүү тансаг амьдраад хаусанд амьдрын заяа. Ажил хийж чадахгүй байгаа хүмүүс нь болохоороо бичиг цаас барьж байгаа хүмүүс нь шоронд орохоосоо айгаад гарын салгандаг тэр ордон руу алхамж ойртохыг хүсэхгүй бол тийм төртөө байх хэрэгтэй. Нэгт. Би одоо яагаад энийг хэлж байгаа вэ? Би барилгачдын төрийн бус барилгачдын эрхийг хамгаалах төрийн бус байгууллагын нэг туузын гишүүн үнэлтэй байсан. Тэгээ би барилгач цалингаа авч чадахгүй байна. Барилгачдыг ингээ мөрөөд байна гэдэг асуудлаар хэд хэдэн газар компаниудаар очиж уулзсан. Тэгэхэд ердөөсөө барилгач тэр мөнгөтэй хүмүүсийн ярьж байгаа яриа нь бол наадуул чи ажлаа дутуу айсан, ажлаа хийж чадаагүй ингээд хайж мөнгө нөхгүй байдаг болохоор найс нь болохоор мөнгө өгөхгүй ч гэсэн гүйцээчээ дуусгачаа дараад нь мөнгө нэгдэг байхгүй юу? Ямар ч ажлыг бүрэн хийж дуусгачаад мөнгө өгөхгүй байсан ч маань галтуур хийж явж байгаа ч тохно хоолны мөнгөө залгуулж байгаа би 100% дуусгачаад дараад нь мөнгөө нэгдэг. Тэгэхээр барилгачтай хэлэхэд тийм байцаагаараа битгий мөнгө өгөхгүй байх гэж таанаас хайж явцгааж тэгээд 100% ажлын дуусгачаад дараад нь мөнгөө шаналгаад болохгүй бол надад хандсаж байгаараа би бас нэг яаж хийж байгаа мөнгө төргөж аваад өгч болох байлгүй дээ барилгач. Тэгээ биднүүсийг төлөөлсөн тийм цагдаа сэргийлэх гэж байхгүй шүү дээ. Биднүүсийг одоо тий одоо энэ хөдөлмөр хийж байгаа хүмүүсийг одоо харж хандах тийм нийгэм байхгүй шүү дээ. Хэцүү шүү дээ. Тэгэхээр одоо бол ерөөсөө ийм л байгаад байгаа. За ингээд одоо юу гэдгийг за болохгүй байна, бүтэхгүй байна гэдэг ингээд орилоо чарлаа суусангүй. За болгоё бүтээе. За ингээд зүтгэе. Үзье ямар ч байсан одоо ингээд хөдөлмөрлөө гэдэг ингээд зүтгэхээр хингээд нэг энэ мэтчлэн одоо нэг ийм тий ар нуруугаар нь одоо савдаг, тагцдаг ийм асуудал ингээд явж байна. Ингээд савуулчаад байна тийм ээ. Одоо ингээд орон нутгийн төсвийн хааснасаа болж энэ үйлдвэр одоо лууягийн үйлдвэр одоо үйл хаалгаа барихад хүрж шин. Үйлдвэрээ бас хаахгүй үзлээ л дээ. Бас адуун болноосоо зарыг гэж үзлээ л дээ. Бас тий. Одоо 98 оноос хойш тус сайжруулсан найзах адуунууд байгаа л да. Одоо ах маань адуугаа ингээд 98 оноос хойш тийм сайжруулсан юм адуунууд байгаа. Одоо энэ жил ч гэсэн ингээд улсад даагмаар соёлын байлон ингээд уралдуулах гал. Ер нь улсад уралддаг л да. Тэгээд яг улсад нэр гараагүй ганц нэг дан шиг наадмуудад бол ахыг аймгийн алдарт тулж явуулсан байна. Ер нь мэдэн манаад өгвөл ер нь Монголд ер нь андахгүй. Тэгээ ганц нэг гүү зарчээ, ганц нэг дааг зарчээ, ганц нэг үрээ зарчээ. Бас л энэ нэг аятайхандаа гэснүүдэд зараад бас эргэлтэнд оруулчих гэсэн чинь ер нь Монгол мэддэг чаддаг хүн болгон руугаа зургууд явууллаа. Сонирхдаг хүмүүс руугаа зургуудыг явууллаа. Тэгээд үнэндээ мөнгөтэй хүн алга байна л. Бара. За тэгэхээр одоо нэг иймэрхүү л одоо байр байдалтай бид нар одоо ингээд байж байгаа маа. Тэгэхээр тун хэцүү нөхцөл байдалд амьдарч байна да тийм ээ. Тэгээ одоо юу гэдгийг за биднийг болгоод биднийг ажлын байраар хангаадаг бид нар язарч зүдэрж гин гэж ярьсангүй энэ залууч бол тийм ээ. За болгочи бүтээчи
хөдөлмөрлөлийн зүтгэе ямар ч байсан одоо Ороодоос очихороос та Тийм ээ. 3 дугаар Доороо бас нэг байгаа зүүн талаар 10-аад хүн залжуулаад бас нэг 10-аад одоо айлын алхны мөнгөний залгуулад ингээд явж исэн энэ үйлдвэр одоо ингээд хаагдж байна гэдэг бол маш харамсалтай. Тэгээд одоо ингээд энэ 10 хүний цаана одоо хэдэн ам байгаа хэдэн ам байгаа үлээ тий. Энэ бүгд одоо ингээд ажлуудын игнэнд ингээд шилжиж байна гэдэг бол миний хувьд маш харамсалтай байна. Харуулт онгоолгоод үгүй хэлчихсэн яа. Араасаа тэгээд говийн зам руу бол ороод тэгээд очиж штэ. Тэгээд энэ ямар мэдлэг чамд хэрэгтэй? Чамд ямар мэдлэг хэрэгтэй? Энэ амьдрал чи ямар мэдлэг хэрэгтэй юм? Ха? Мэдлэгтэй мэдлэггүй энэ амьдрал чинь алхад дээр чинь тавьсан юм харагдаж штэ ой. Юу ой. Ха? Чамд амьдрал чинь вэ штэ. Мэдлэгтэй мэдлэггүй амьдрал чинь мэдэн дээр чинь алхад дээр чинь тавьсан юм шиг харагдаж байна. Тий. Одоо энэ коммент бичээл юм. юу гэж бичсэн? Одоо ямар ч мэдлэггүй зүгээр алхаад яваал гэж байна намайг. Тийм үү. Гош эх орно гэсэн сэтгэлтэй. Энэ ирээдүй болсон үр хожиж байгаа нэг өв соёлтой хайртай болохын талаар хэмэр атгаа ингээ алхаа явдгийг. За дээр нь одоо тий энэ одоо нийгэм за нэг зөвийн төлөө дуурч юмсан. Зөв юмныхын төлөө бас нэг ярьж хэлэх юмсан. Иргэний үүрэг байна тий. Бас нэг ирээдүй хожиж бас нэг бодсон нэг зөв зүйлийг бас ярьж хэлчих юмсан да гэж ингэж бодож явдгийг. Олон их оронтой байх бид баян шүү. Юуны үйлдвэр вэ гэж юм шүү. Хонцрын үйлдвэр. Хонцрын үйлдвэр тий. Хоёр дахь түүхийдээ гараад байна. Найс нь бол шүү дээ. 13 настайгаас өксүүдэд бизнесийн гараагаа эхэлсэн байдیں۔ Аа. За яаж эхэлсэн бэ гэвэл нэг хэсэг богооны хүүхдүүд, таришааны хүүхдүүд гэдэг нь яригддаг байсан. За Марис үе дээр. Тий яригддаг байсан. За тэгээ найс нь 13 настайд анх богоон дундаа зараад 20 шилтэн ундаа зараад эхэлсэн байд юм аа. Аа. 13 настай хүүхд 20 шилтэн ундаач бас л хүнд шүү дээ. Аа хүнд шүү дээ. Тэ. Тэгээд хоёр талдаа 20 литр сүү бариад 10 савнд 20 литр сүү бариад ингээд өглөө нь богоонд орох сэлэнгээ орохын тулд сууж Эрдэнэтэд авч Орсуудын байрнууд 1-р микро 2-р микроор сүүгээ зарж явдаг. Оройн буцахтаа богоон дундаага зараад ингээд миний бизнесийн гараа амьдралын анхны бизнес эхэлсэн байлээ. Ер нь ерөнхийдөө миний амьдрал. Тэгэл тэрнээс хойш дандаа бизнес хийж эхэлж тэмцэж ихэлсээр байж байгаа л уг нь бөөдөн дээр оваагаагүй боллоо да гэсэн коронавигоор би нам татуулсан. Коронавигоор бол олон хүн татуулсан тий. Гозоод л татуулсан шүү дээ. Сүүлдээ би тоног хүмүүсийн цалин тоног төхөөрөмжөө зараад тавьж иж ламбард нь тавьж иж ингэж тушаага сүүлдээ ламбарднаас нөгөөдүүлээ авч чадахгүй коронавигоор гозоод л татуулсан шүү дээ. Тэгээ бас нэг өөрийн гэсэн байр байхгүй түрээсэн байранд байж байгаа. Тэгэл түрээс нь бас ингээд энэ шиг асуудалд ороод тэгэл ингээд түрээсээс төлөөл байрыг сулж өгөөл тэгэл дамгуурж илаа. Тэгээ одоо энэ түүхийд дээр би энэ сангийн яамнаас ардын намын бодлогоос болж ардын намынхан мөнгөө буруу зарцуулснаас болж би ингээ уналтанд дунджлаа гэж би өөрийгөө бодож байна. Ер нь л тэглээ. Тийм биз дээ. Надаа одоо тэр ажлыг 100% дуусгаад өгөхөд надаа 100% мөнгө гаргаад өгсөн бол миний үйлдвэр зүгээр ажиллаж байгаа. Манай хүмүүс цалингаа авч гэр орондоо тайван эхнэр хүүхдтэйгээ мөнгөний хэрүүл хийгээд тахгүй шүү дээ. Ер нь бол эхнэр хүүхдтэйгээ мөнгөний хэрүүл хийгээд байгаа сургууль гараад ингээ чихэн чаг чуг гэж бас надаа бүгд л юм аа ярьж байгаа ахаа одоо ингэ ямар санда эхнэртэй хэрэлдэ гараад ирсэн ахын дээр шонжин гэж шүү дээ зарим нь. Одоо нөгөө санхүүгээс болж тий. Санхүүгээс болж чи баг цалингаа авчи үлдсэн. Цалингаа аваад тэнцээ аригтаа дуугаад хүүхэндээ суулцсан юм шиг бараг тэгэж ярьж ийн. Тэгээ одоо ингээд баг айл гэр ус салах хэмжээний одоо ингээд баг салцсан. Банчин салчаад байгаа шүү дээ. Тэгэхээр одоо энэ санхүүгийн асуудал болж мөнгөгүй ирлээгээд гэрээсээ өгчөөд явж байгаа. Ингээд одоо яг бодит жишээ байдал бол санхүүгийн асуудлаас болж одоо залуу амар хэрүүл гарч ин тэ чи цалингаа аваад өрдсөн юм шүү чи тэгсэн юм шүү ариг ууцсан юм шүү чи ингэсэн юм шүү хансгалцсан юм шүү тэндээ өгсөн гэх мэтчлийн хэрүүлүүд бол амар гарч байгаа байхгүй яс юм дээр нөгөө цалингаа авч чадаагүй зайлуу тэ цалингаа авч чадаагүй одоо ингээд 5 дахь өдрөөс хойш мөнгө орж ирэхгүй тэгээд он гардлууд тэгээд баяртай тийм болохоор уус мөнгө орж ирэхгүй тодорхой юм байна тийм болохоор би үйлдвэрээ төмрөө огн төхөөсөөр замгүй одоо маргаашнаас төмрөө огн дуудаж авч ирээд тийм хийлээ төхөөсөөр замгүй болчих жоох. Том мотор, том эрдүгтэр хэрэгтэй хүн байх юм бол гоё эрдүгтэр том мотор цотор байгаа шүү гэж үзээрэй. Миний утасны дугаар 9673 3535. Лав хадгалж өгч байна. За ингээд лайв хадгалнаа. За иймэрхүү л одоо нөхцөл байдалтай амьдарч байна да. Тэгээд би бол одоо өчигдөр лайв үзээд одоо гастараа ирээ. За юу болж байна яаж байна ингээд одоо ингээд зорж ирээд ингээд үзлээ харлаа.
маш сайхан үйлдвэр ингээд ажиллаж исэн. За маш олон одоо бас нэг 10 түүнийг одоо цаана одоо амьдрал ахуйг авч яваад ингээд явж исэн. Тэгээд одоо энэ хийсэн ажлынхаа хөлсийг авч чаддгүй. За ингээд одоо үйлдвэргээ түрээс мөнгө ажиллаж байгаа цалин тавьж чадахгүй. Ямар сайндаа одоо унж байгаа машина явдаг тавиал тий тэр 50 амт тавьчихж байгаа. Тий одоо нөгөө унаад явдаг ламбард байдаг шүү дээ машина тавиад бичгүүрэнтэй тавиад ингээд шууд авиж гараж тийч. Гараж өөр таньсан юм уу тий шууд авиж зогсоолсон. Тэгээд одоо ингээд явж штэ. Тэгээд ийм одоо сэтгэлтэй зүрхтэй ингээд одоо сэтгэл зүрх гаргаад ингээд явж байна л да. Цөөхөн монголчууд нэг нэгийг хайрлах сэтгэлтэй л байх хэрэгтэй. Ер нь тий. Тэгээ ер нь нэг нэгээ гэж хайрлаж байгаа. Нэгнийхээ төлөө зүтгэж чаддаг. Одоо миний найзгаа хараад ингээ хүрээд ирсэн биз дээ. Найз нь үнэндээ баярлаа амар гоё омбч чинь. Ийм сайхан сэтгэлтэй байвал Монгол орон их орон маань босгод амархан босгод одоо барилга байшингаар Монголыг төсөөлөхгүй шүү тий. Нүүдэлчин иргэншил соёл байдгийг шүү. Монгол бол хөгжиж ингээд барилга байшин биш шүү. Нүүдэлчин иргэншил соёлоо дээдлж чадчих. Өв соёлоо дээдлж чадаж хамгаалж чадах үлдсэн хөгжил واخгүй. Тэр хөгжил واخгүй. Тэрээс барилга бариад тэртээтргүй энэ бол зүгээр л тааштай нийгмээрээ явах зарчим. Одоо хурдтай барилга барилаа гэд энэ хөгжил бол биш гэж найз нь харж явдаг юм аа. Тэг яг үнэн. Одоо ингээд барилга барихаас илүү түүхий эдийн үйлдвэрлэдэг чадварлаг байх хэрэгтэй. Одоо ийм баггүй. Одоо ингээд өв соёл яриад ингээд уул ус нутаг ангаа энэ ус орондоо эзэн байя гэж ярихаар л би одоо юу гэдгийг хутгаа хийсэн юм шиг тий би одоо тэр амьдралыг балцсан юм шиг би энэ уул уурхаа ухсан юм шиг би ус орны дампууруулсан юм шиг л юм над руу ярьдаг байхгүй. Тэгэхээр энэ зүйлийг бол ойлгох ёстой маа. Хөөе. Улс орны хөгжил одоо улс орны оршин тогтох үндэслэл бол өв соёл байдаг юм аа. Хамгийн одоо оройн дээр өв соёл байдаг. Өв соёлгүй улс орн гэж үндэ байхгүй. Байхгүй шүү дэлхий дээр байхгүй. Улс орны өв соёл нэг номерт байна. Түүх одоо энэ нүүдэлчин одоо өв соёл, нүүдэлчин одоо ахуй өв соёл байна чи. Тий. Одоо энэ зүйлийг л ингээд ярихаар би энэ уул уснуудын ангаа явахаар л ингээд одоо нэг юм элдв бусын бичдэг, элдв бусын юмар дайрдаг, давшилдаг ийм нөтүүд байгаад. Би эдрийг бол би зүгээр хайхад байдаг байхгүй яг суцаар нь одоо Монгол цус биш байна л гэж одоо эргэлзээд байдаг. Гадаад цустай хүмүүс хараа маань ч нэг юм бас энэ амьдрал дээр бас нэг 40 гаруй наслалтаа бас нэг юм үзлээ л дээ. Ер нь ингээ анзаараад хараад явбал цус нь холилдсон хүмүүс харин сэтгэлтэй байд юм байл шүү. Ер нь гадаад сэтгэлтэй байд юм. Цэвэр цустай хүмүүс нь болохоор зүрхэндээ Монголоо хайрладаг юм билээ. Ер нь л би анзаарсан. Тэ жоохон цус нь холилдсон хүмүүс тэнд ч очиж амьдрал гоё, энд ч очиж амьдрал гоё. Би гараад хужаад би 2 он чаддгүй хоолыг идэхэд хэцүү байдаг шүү дээ. Тийм шүү дээ. Ер нь хэцүү шүү. Одоо тэгээ энэ мэтлэн байна шүү дээ. Энэ мэтлэн залуучууд одоо за боли одоо гадаад руу гараа. Тэр Солонгос, тэр Японд, тэр Америк руу гараад одоо ажлын хөдөлмөрлөд одоо яаш Монголд бол бүтэхгүй юм байна гэдэг. Энэ одоо ажиллах уучуулсан энэ залуучууд ч одоо ингээд харийн нутгийн гадны орныг зориод ингээд явж байна. За дээр нь одоо энэ Монголд одоо энэ одоо хүнсний аюулгүй байдал гэдэг бол алдагдсан. Идж байгаа ууж байгаа зүйлээсээ болоод нөгөө эр гормон нь одоо ялгахаа байсан. Им шинжиндээ орцсон. Ингээд одоо торко одоо би нэг одоо шүлгэндээ хэлсэн байгаа шүү дээ. Түүхтэй Монголын хямралтай ирчүүд толгойтой үсээ өнгөөр бодож торко өмсөж хайвганы чиглэлтэй гэж. Одоо ингээд дандаа нэг юм өмдөн нарийсаад ингээд нэг юм борио хавирсан нэг юм одоо нэг юм говгонсон давгонсон ийм болчихсон. Монголын ирчүүд ийм байгаагүй шүү дээ. Монголын ирчүүд чинь нэг юм тэнгэр удам тал мутгшгэ тий чэйш тэнгэр тий нэг юм бардам малхдаг байсан байхгүй. Энийг л ярьж байгаа. Тэгээд энийг бол ойлгодог улсууд бол маш олон болж байгаа. Энэ дээр баярлж байгаа. Ойлгохгүй ингээд үнэхээр ингээд явж байгаа улсууд зөндөө байгаа. Гэтэ энэ лайвыг бол би одоо нэг өнөөдөр бол бас нэг юм хөдөлмөрлөө зүтгээд тий бас нэг одоо амьдралаа өөрийнхөө болгоод явж байгаа ийм одоо залуучуудыг бас харуулах зөв юм аа. Ардын нам байж тээ тэнцээ төсөл хийсэн л тэрнийхээ мөнгийг өгөх шийдвэртэй байхгүй. Хүмүүсийн цалин тавих ёстой байхгүй. Гэтэл тэр төсвийг хаана гэдэг бол хамгийн буруу асуудал. Яг ч тэгвэл тэрийг юу хэрэгжүүлсэн. Тендер зарласан. Яг ч тэрнийг тэгвэл ард түмнийг ядуу буруу ард түмнийг ядуу болох гэж ийм тендер зарлаад тэгээ ажилчдын ингээд хоосоо хонуулж байгаа юм. Тэгээ түрүүний хүн хэлсэн шүү дээ. Энэ одоо энэ зээл энэ юугаа одоо нээгээч.
тийм энэ жидүү энэ одоо зээл хуулаа ингээд нээгээд өгөөч гэдэг. Нээхгүй ш наадус чи одоо Улаанбаатар баахан барилга бариад эргэлтэнд оруулсан чи яаж нээх мөнгө байхгүй ч юм шиг. Юугаараа нээх хөдөө орон нутагт ажилласан одоо хөдөлмөрсөн маш олон залуучууд байгаа шүү дээ. Тэр бүгд хохирч байгаа. Хохирсон шүү дээ. Тэгээд сангийн ардын намхан мөнгөнд эргэлтэн цалингийн эргэлтэнд оруулсан шүү дээ. Эргэлдүүлчих байгаа юм шиг. Барилга бариад. Тэгээд хужаанах цалингийн тавиад байгаа. Манусын цалин өгөхгүй. Тэгэхээр ингээд нэг иймэрхүү одоо хааж болсон ийм зүйлүүд бол одоо нэрэ үнэхээр одоо нэрэ ард иргэдээ одоо улмал одоо ингээд нэг гიშгсэн, дэвсгсэн тий улмал одоо нэг ард иргэдээ хаасан боосон ийм шийдвэрүүд ингээд явж байна гэдгийг бол бид нар за би ч хэлээд байгаа маш бүх одоо улсууд монголчууд хэлэндээ ер нь тийм ээ ер нь харагдаж байгаа. Одоо энэ хэлчлэг хэлээ залгаад яваад байгаа өстөх хэдэн 100 мянган монгол ажилчид энэ мэтлэн одоо ингээд залуучууд орон нутагт ажилласан одоо ингээд энэ төсвөн мөнгө нь хаагдсан ийм учраас салин мөнгө авч чадахгүй ийм одоо маш олон залуучууд байгаа. Яач одоо яана ийнэ гэх тийм ээ. Ёстой нэрэ урт тормогоо авч хой тормогоо нөхөө явж байгаа маш олон одоо залуучууд гэр бүл айл өргүүд байгаа шүү. Тэгэхээр энэ зүйлийг л лайваараа ингээд харуулъя. Энэ зүйлийг бас нэг наастайгаа бас нэг сайхан ярилцъя гэж бодоод энэ лайваараа ингээд яриад байж байгаа шүү. Энийг сайн ойлгоорой тий. За иймэрхүү байна. За ингээд лайва өндөрлөхгүй шүү. Хэлэх юм байна уу шүү. Хэлэх юм яриад байвал зөндөл юм байна тий. Наадуул ч нэ сэтгэл мэтгэл юу байна? Юу яг хөө биччихэл байл тэгээд одоо юу биччихэ? Ер нь бол миний чинь одоо нэг юм 50-50 өвтөл явдаг шүү дээ өшөө заа юу. За сайхан дэмжин. За зарим нь бол ингээм сөрөг мэдээж одоо сөрөг юмгүй заа юу гэж байхгүй шүү дээ. Болгоных нь сөрөгтэй байж байгаа. Минийхтэр бол одоо ингээ сөрөг юмнууд нь бас байж идэг нэг 50-50 өвтэй. Гэхдээ одоо бол ер нь нэг 70-30 руу ороод байгаа шүү шүү. Тийм үү. 70-30 руу ороод шүү. 70 сайн 70 нь одоо намайг одоо дэмжээд 30% нь яг дээ. Яг зөв муулж байгаа хүмүүс гэж хэлгээд найс нь яг мууллаа гэдэг нэг хүн муудахгүй тийм ээ. Муудахгүй шүү дээ. Хүн төлөвлөхгүй нохонд уцуулахгүй амьдрын гэж энэ ороод байдгүй харваа шүү дээ. Ер нь бол тэ өндөг шиг өөгүй юм гэж байхгүй. Тэгэхээр муулж байгаа хүмүүс бол яг муулна л биз тийм ээ. Өөрийнхөө тогтсон янз янзын бодол санаатай өнөөдөр гэрээсээ гарч үзээгүй ажиллаа игээд ингээд тогтмол ажилтаа ингээд яваад байдаг, цалингаа болгоод яваад байдаг, амьдралаа болгоо яваад байдаг энэ хүмүүс байгаа. Тэр хүмүүс бол манайс амьдралыг ойлгохгүй шүү дээ. Тэгэхээр муулж л танадаг хүмүүс чинь. Яг гэм тэмцэж чаддаг, амьдрал тэмүүлж чаддаг. Найс нь түрүүсэн шүү дээ 13 настайгаас өсвөлөө би бизнесийн гараага богоонд хэлсэн байна тий. Тэгэж ихчтэй найс нь богооны хөвгдөө тий тариншааны хөвгд гэдэг нэрийн доор гэж амьдралыг залгуулж тэрнээс хойш би ердөөсөө дандаа энэ ажил хийж үзээгүй. Одоо би бараалцал нийгмийн даатгал, ажил хийгээд нийгмийн даатгал ганц 2 сар ухаад ганц 2 сар л төлсөн байгаа. Тэгээ хэд хэдэн компани бий болгож босгож унгааж үзлээ. Ер нь амьдрал тэмцэж, унж босож явж байгаа эрдэнэтэй би яг надад энэ ичиж нуугаадах юм байхгүй. Үгүй дугаар юм уу пенсийн өгч юм уу? Хэнийг асуул. Тэгээ намайг асуул. Тэгээс найзгын бэсмэс өгч дугаар юм уу фэйсбүүкийн өчөөч гэнэ. 96 73 35 35. Тий, найз хүмүүсний дугаар чи мэдж байгаа шүү дээ. Тий, мэдж байгаа. За манай Зоёгийн дугаар бол энэ шүү. Тэгээд өөртөө нь холбогдоод тийм ээ. Ингээд ярьж болох нэ. Бас сайхан Монгол За одоо бас нэг мань нэг юм ярих уу? За одоо энэ манай засгийн нэг гаргасан шийдвэрүүд гэдэг юм аа. Нэмд орж өсвөлүүд. Би ч өөрөө малчин, мал гаралтай, малаас үүдэлтэй тий. Малын бэлчээр дээр өссөн, сайхан адууныхаа нуруунд дээр өссөн ийм. Тэгээ хичнээн бизнес хийдэг ч гэсэн малаасаа салаагүй ингээ бас явж идэг юм залуу байгаа маа. Энэ нэг ардын намынхны гаргасан шийдвэр шүү. Нэмд орж болохоос ингэж хэлсэн маа. Одоо тол зураг 19-22 гээд мандаа болгоод тэмцэх лавлах байдаг чи мэдгүй. За. Энэ 2008 онд ах хөтөр 19-22 гэдэг тусгай дугаар аваад мандаа болгоод ирлийг биш сургаар олдог болгоё тийм ээ. Телевизээр ингээд цацаад ингээд мандаа болгоод тэмцэж эхэлсэн нэмд хэлсэн маа. Хэлсэн байдаг. Тэгсэн чинь нэмд орчин гаргасан нэг хууль байд юм аа. 8 бодноос дээш хулгай тооцоод 8 бодноос доош хулгай биш зөрчлийн тухай хуулиар шийдэгдэг. Нилээд хэдэн жилийн өмнө гарсан хуулихгүй. 24 богноос
дээшээ малын уулга 24 богоос доош зөрчлийн тухай хуулиар шийдэгнэ гэсэн ийм хууль гаргаад. Гэтэл манай Монголын махны салбар дээр биш үү? Судалгаан дээрээс гарсан байдیں۔ 10% нь малын уулгаач нар 10-аас 5% ч юм уу те малын уулгаач нар энэ мал махыг нийлүүлдэг байдаг байхгүй юу? Ер нь хаа газрын юм те мал уулгаа байдаг. Одоо бүр малын уулгаа хүмүүсийн амьдрал дордох тусан малын уулгаа ихссэн байгаа. Тэр үед амар ихссэн малын уулгаа амар ихссэн байдаг. Ердөөсөө Монголд аль аймагаас аль сумаас хамгийн их мал хулгаад алдчихна гэсэн шалгаруулт тендер зарласан юм шиг тэгэж мал хулгаад алдагдчих гэсэн байдаг. Одоо жишээлбэл ганц аргамжааны морьтой нэг амраа гэдэг нэг ихч байд юм аа. Тэгсэн чинь аргамжааныхаа морийг алдчихлаа гэдэг. Цагдаа дээр явуулсан чинь тэгжсэн. Тэр бол бодит үнэн шүү. Цагдаа дээр явуулсан чинь та наадгаа засаг дарга дээр очиж бүртгүүлж байгаа. Ааш зөрчлийн тухай хуулиар шийдэх нэг. Юу гэсэн ч үгүй те. Тэр малыг тэр адуугүй шүү дээ. Тэр мөхшин биш дээ. Өчтөн жил тэжээгээд хараад хідэн хоноо хариулаад мал нь гэдгийг хотынхан мэддэггүй байхгүй юу? Мэдхгүй шүү дээ. Яаж вэ? Эхийн, эцхийн тэг өөрийн гидсэнд нь хайрлна, тугал болохт нь хайрлна, бяруу болохт нь хайрлна, шүдлэн болохт нь хайрлна, соёолон болохт нь ингээ нийтдээ 6-7 жил зарцуулж тэр өнөөдөр аханд ирж байгаа байхгүй юу? Өнөөдөр Улаанбаатарын хотын болон 10 төв нутгийн суурин нутгуудын те аханд ирж зарагддаг. Тэгэхэд мах үнэтэй байна, малчид баян байна гэж яриад байдаг. Малчид баян биш ээ. Малчид маш ядуу байдаг. Нэгт хэцүү байдаг. Хоёрт ч болохоороос одоо энэ төр засгаас байна шүү дээ тий. Би зөвхөн үнэнгүүдэн жилзээ. Төр засгаас одоо фондны ус гэж байх ёстой. Фондны ус байдаг. 100 болох. Хэцүү ус тарахад фондны ус байхгүй. Тэр одоо 3 жилийн өмнөх зудлаар байна шүү дээ. Фондны өвсөг хужаагийн хадсан өвсөг авч фондны өвс болгож тараасан. Хин сайд байлаа хөдөөж хонны сайд дарамтын нэг нөхөр байсан шүү дээ. Хин блээд. Тэгэхэд би яагаад тэрийг муулах гээд байгаа хэлэх гээд байгаа юм гэвэл фондны өвс одоо яг өвсч юм байна шүү дээ. 20-с 25 жилийн хооронд байх ёстой. Хувь хүмүүс болохоор 25-с 30 жилийн хооронд баадаг байхгүй өвсөг боож ингэж хийдэг. Гэтэл тэр хүмүүс хужаанаар 17 хэлээр бооцсон байсан. Тэгээд тэрийг фондны өвс гэж өндөр үнээр хужаанараас худалдаж аваад орон нутгуудад айл болгонд 1000 малтай айл болгонд 5 бод өвс тарааж өгч гүйжсэн тэр. Одоо энэ сайд нар чи санаж н өршин жилийн амар зулнаар Тий. 5 бод өвс хэдэн өдөр идэх юм байна. За иймэрхүү байна. Тэгээд одоо ер нь бол энэ ярьж байгаа, хэлж байгаа энэ зүйлийг бол өөрийнхөө оюухан цагаан дунгаагаад ингээд бодоод ингээд явчаараа гэж байгаа тийм ээ. Бодит юм л яриад байгаа шүү. Ер нь бол бодит байдал тийм. Ер нь бодит байдал ийм байна. Та бидний нүдэн дээр ил тод харагдаж байгаа зүйлс энэ байгаамаа л гэж хэлж байна. Та бидний нүдэн дээр очир байна уу? Байна. Та бидний нүдэн дээр бензин байхгүй байна уу? Байхгүй байна. Тийм. Та бидний нүдэн дээр урд хятадаас нүс оруулж ирж байна. Оруулж ирж байна. Тийм. Ерөөсөө бодит байдал чи юм байхгүй. Та бид нар одоо хөдөлмөрлөө зүтгээд явъя гэхээр хааж бооч юм хааж бооч тийм ийм л зүйл байна шүү дээ. Энэ барилгын салбар дээр нь одоо хужаанаар дийлэнх одоо 100-ны одоо 90% нь хужаа байна уу бай. Монгол хүмүүст ажил олдохоор Монгол хүмүүс ажил олдохоор нэг барилгын туслах тийм хужаагийн туслах хийж байгаа. Хужаагийн туслах юм. За тэгээд тэр нь одоо нөгөө цалин бүндүгөө өгдөг үү. Нэг 10 хоног 20 хоног сар ажиллуулчаад цалингаа өгдөг үү. Ингээд залуучууд шантардаг няцдаг. Тэгээд одоо гадаа гарах сэтгэл зүйд нь ерөөсөө гадшаа гарах. Одоо аргачгүй юм бас. Нэг талаараа гадшаа гарч ажиллая. Гадаадад одоо өндөр цалинтай одоо яадгийн шал шавхаа аяг тавг угаасан ч хамаагүй байна. Бүр гадшаа гараа гэсэн ийм сэтгэл зүйтэй болцсон. Болгож чинь. Тэгээ энд үлдэж байгаа хэдэн нь бол нэг ингээд нэг яхавтай нэг юм зүгээр нь хоолоо болгоод өнөө маргаашаа болгоод ингээд өгүүлэл үгээс өөр арга өөрснөө хоорондоо хөлөөж ийцээд хэн нэгээ хэмэлж идэл барьж идэл байж идэг нэг юм нөтүүд үлдээх санаатай. Тэгээд энэ би энийгээ барьж идэх, би энэ лүгөө дайрах, ямар над руу дайрах, та бүгд над руу дайрах. Энэ чинь бол энэ нөхдүүдэд бол тий одоо ашигтай байгаа даа байхгүй юу? Эдгээр хоорондоо хэрэлжлээ үл дээгүүрээ юу болж байгааг мэдэхгүй ийм зүйлэл явж байгаа шүү дээ.
Иймэрхүү зүйлүүд Засгийн газрын хуулиарнууд найзах нь бодлоо ер нь татан буулгасан дээр юм байна. Ажлаа хийж чадахгүй юм байна. Ард түмнийхөө ээлгүй юм байна. Барилга байгууламжууд ер нь бол манай монголчууд авах хүмүүс нь авцсан утаанаас багасгах гэдэг байгаа бол эднээс бол угаасаа чадахгүй юм, толгой нь хүрхгүй юм байна. Амьдрал дээр бол эднээсээ толгой зүгээр молгой юм байна шүү. Чадчихгүй юм байна. за иймэрхүү зүйлийг тийг хэлээд яриад ингээд одоо тэр нөгөө цайгаар явуулсан юу нэгдэгээд л хим минь нэгдсэн байгаа л ард нийтийн санал асуулгуу. Тэгээ олон нийтийн санал асуулга тэр мөрөн дээр ер нь залуучууд нэгдмээр юм дөө. Яг гоо ард түмнэр санал бодлоо нэгтгэж ингэж яриа л гэж одоо уриалга яваад байгаа л да. Тэгээд ярьж хэлцгээ яа. Одоо би бол ер нь одоо жагсаал болгон дөрөө чинь. Жагсаал болгоныг зохион байгуулах гэж зохион байгуулна. Надад бол чадвар байгаа. Айгаадхан байхгүй надад бол найз нь бол. Уусаа алдах юм байхгүй шүү дээ. Эх орноо алдчихвол юу хэлж яаж амьдрах юм бэ? Тийм үстэй. Тийм шүү дээ. Хамгийн гол нь эх орноо алдахгүй. Эх оронтойгоо байхад бид баян шүү дээ. Эцэгтэйгэн байхад, ижи автаган байхад бас бид бидний одоо энэ сайхан өвөг дээдсээс өвлүүлж өгсөн энэ эх орон гэж бас эх орон гэж бас сайхан шүү дээ. За энэ юу гэнэ шууд юу гэнэ шууд нэр чин унах үедээ боломжтой байгаа юм. За тэгэхээр ер нь бодит байдлыг л ярьж байгаа. Ингээл одоо нөгөө хөдөлмөрлөлийн зүтгэе гэсэн залуучуудаа нухтан зардаг. Энэ одоо ядаж би хэлээд байгаа шүү дээ. Ядаж одоо гавья байгуулдаг юм аа. Гавьтай дэмждэг юм аа гэж гай битгий болгооч яа гэж. Зүгээр мөрөөрн сайхан ажилуулаад ажилламаар байна. Тийм ээ. Тэгээ ингээл юммаар байна л гэж байгаа шүү дээ энэ залуучууд. Энэ жишээнэл юмнуудыг ингээд ярьж байгаа. Одоо манай яриадсан нэг том машин стаач шүү дээ. Тийм ба тийм. Одоо ингээд түгээд ингээд айтц болсон. За. Оо затаа орлоо. За буучник энэ саха адуун дээр адуу өсөөд бас. За саха өвсдөжээд бол сайхан бэлдсэн. Ванда. Сайдр бол өнгөлөг байна уу? Бас харган байна шүү. За энэ өвсийг бол сайхан юу яачи. Сайхан бэлтжээ. Эдгээр бол асуудалгүй сайхан ондох юм байна да. За энд одоо хоёр нуралт сайхан өвс байна да. За ингээд нэг адуу малн дээр ирэхээс ямар сэрэгдэг юм аа. Гоё шүү. Сайхан шүү дээ. Аваргууд өнгөлөг байна уу? Өнгөлөг байна тэр. Юуны мэдүүлж байгаа залуу байна. За маш их хөдөлгөөнтэй. Тэгээд юм болгон хийгээд зүтгээд хөдөлмөрлөө болгоё бүтээ гэдэг ингээд зүтгээд явж ирсэн. Өчигдөр жаахан нэг юм унтсан жаахан юм юу харна. Тэр лайв үзээд бас найз дээр ирээ да. Бас одоо юу усныг бас нэг өөрийнх нь амнаас сонсъё. Ярилцъя гэж бодоод ингээд ирсэн юм аа.
Аа? Өөрлөг оролцол явж шээ. Энэ $1000 улсад уралдах гэж байгаа юм. За энд дандаа нэг хурд юм байна те. Хурдтай сайхан хүлгүүд байна да. За эднийг харуулъя. Харуулж хэрэггүй юу? Улсад уралдах гэж байна. $1000 мөн. Хоо. Сайхан төлөв очнэ. Баано. Иргээр бата. Наадад ч юм яг аймаг юм байна. Үгүй аймгийн хэмжээний юм байна. Зөв. Энэ дандаа охнууд руу ороод. Энэ ч одоо олон жил надад ийм болох ч олон жил адуу надад татчих байсан юм. Энэ халиун бол бас гоё юм тийм шүү дээ. Энд. Аха. Энэ хаад маа дээр. Энэ зээл тэр хураасан дах хоёр. Тэр нь уусаач. Зөө. Энэ хар гүн тэр хураалсан энэ хураалсан гүнээ даа. Энэ хоёр бол ямар ч асуудал. Бас дараа нь иргэсэн байгаа ч байна. Хай. Юм ийцэг андаа. За гадууны үнэртэй сайхан багч вэ. Баано энэ гүрүүд яхаа. Эста маягийн жиргүүд биш үү? Амарч хэлтэй биш үү? Гэрээ. Хэмран тааны юмаа. За энэ үлзий тороод ирсэн л явж. Луя анд маань ороод иржээ. За ингээд лайв өндөрлөө доо манах. Тий, баяртай. За хэмэр лайв таун байсан танах маш их баярлалаа. За баяртай.